эцэгс нар бүхэндээ баярлалаа. Ингээд чөлөөтэй асуулт хариултаа асуугаад яваарай гэж хэлмээр. Эхлээ одоо гүйгчдэд ямар гоо зөвлөгөө өгөх вэ яхаа. Энэ бас нөгөө эхэлж одоо гүйлт одоо сонирхоод гүйж эхлэх гэж байгаа хүмүүст бас юу ямар зөвлөгөө өгөх вэ гэдэг талаас. Би бол өөрөө бол бүр харбагаасаа гүйж эхэлсэн. 13 наснаасаа мэдээж хөдөөний айлын хүүхэд байсан би. Тэгэл хонья маань араас гүйж байгаа. Тэгэл намар нөгөө сургуулийн сертификат болно шүү дээ тий. Тэгэхээр тэнд нь очиж шууд төрүүлждэг байсан. Тэгэл тэрнээс ерөнхийдөө бол нэг оромшаал. Тэгэл нэг би шиг гүйдэг юмсан гэдэг нэг хүүхэд нэг юу сэтгэл зүй байдсан шүү дээ. Тэгээ хажуугаар нь бас нэг зураг мөрөг зурдаг. Тэгэл ерөнхийдөө 2008 оноос хойшоо тэмцээнд орж ирсэн. 6 оноос хойшоо Сүрийн улсын аврах гэж аймгийнхаа. Тэгэл тэнд нь шууд төрүүлждэг байсан. Тэгэл ерөнхийдөө бол тэрэндээ айгу урамшаал. Тэгэл гэн гүйж эхэлсэн дээ. Анхлан гүйж байгаа хүмүүсийн хувьд одоо ер нь багаар гүйж их тасгаж гүйж эхлэх юу яагаад манайхан чи эхлээл хүүхдээ шууд ингээд сэтгэл хөдлөлөөрөө өндөр хурдаар гүйгэнгүүтээ маргааш нь шантраал ингээд тэг хөл гаран булчин буларч хараа шантраал өргөчдөг. Одоо манай гүйдэг мог яах чи ерөнхийдөө бол анхлан гүйж байгаа гүйгэж байгаа хүмүүст аягүй сайн зөвлөгөөгөө яваад байгаа. Тий ирээлэр. Тэгэхээр ер нь бол багаар эхний өдөр нэг 20 минут гүйчээд дараа нь 10 минут талхаа дуусчаал тий. Дахиад маргааш нь ахаад нэг 30 минут 5 минутаар нэмээд ингээд цаг гүйх цагаа минутаа 5-10 минутаар ахиулаад тэгэл гүйлтч маш зөөлөн байх хэвээр. Эхлээд нэг зөөлөн гүйж эхэлж жагаад тэгээ хурдаа багаар нэмж гүйх. Тэгэхгүй нэг шууд өндөр хурдаар гүйгээд их юм бол нэг замаад суусахгүй минутаач дуусгах чадахгүй болчихно. Тэгээ гүйлийн техник чинь тусгаад сонгуул асгадаг гэж байгаа. Одоо манай энэ гүйж сурыг гэдэг ивент юу яваад байгаа шүү дээ. Нэг спортын ордон дээр өглөө болгоно 5-аас 7:30 хооронд яваад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнд ирээд ерөнхийдөө бол гүйлийн техникийг сурч болно. Гүйлт яаж гүйж сурах вэ? Гүйлийн техник чинь сонгуул асгалууд нэ бол 4-10 гаруй төрлүүд байгаа шүү дээ. Өвдөг өндөр үлмийн таталт матлал энэ мэнийг хийж ээж зөв гүйж сурч эхэлнэ. Тэгэхээр манайха шууд гүйчихээр өөрөөхөө бас гүйж болно л доо. Гэхдээ нөгөө нэг буруу зөв тавьснаас болоод нөгөө өвдөгний үе мөн энэ дэр янз бүр ачаал өгөөд тэ энэ тентгээ жоох бэртэл авчих гэдэг. Тэгэхээр энэ гүйлийн сонгуул асгалыг гүйлийн техникийг сурах гэвэл сонгуул асгалаас эхэлж сурж хийж зөв гүйж эхэлнэ гэсэн үг. Ер нь ингэж олон удаа гадны тамирчтай бэлтгэл хийжсэн бэ? Гадны тамирчтай бэлтгэл хийхэд ялгаатай зүйл байдгүй тэрнээсээ хуваалцвал гадны тамирчтай бэлтгэл хийх ялгаатай зүйл маш их шүү дээ. Айгүй давуу талтай байдаг. Мэдээж Солонгост хийжсэн, Японд хийжсэн хамгийн их үр дүнтэй хийжсэн бэлтгэл гэвэл Кен байгаа. Кенээр би 3-4 удаа явж хийжсэн. Кений нэг одоо олон улсын баг гэдэг одоо бэлтгэл хийдэг нэг юм баг байгаа манай. Кени яг итэнд очдог. Тэнд дэр ихэнхдээ хамтарсан мэтлээ тэнд хийж байгаа. Давуу талууд гэх юм бол мэдээж өөрөөсөө илүү амжилттай тамирчтай тэр хийж би өөрөө сайжирдаг. Тэгэхээр нэг өөрөөсөө илүү тамирчтай хийж чинь мэдээж тэр чинь өөрөө чи хаяад ингэ явчихна да тийм ээ. Тэгэхээр мэдээж хүний чи өөрөө араас өнөхөд бол өөрийгөө шахаад ажиллаад тий. За би ингэ хичээж шүү, ингэ шүү ингээд өөртөө айгүй их одоо тэмцэж ярьж бэлтгэлдээ айгүй анхаардаг болчдөг. Тэгээд тэр хэмжээгээр минь хүн чи хийж сайжирдаг. Тэгэхээр гадны тамирчид ямар тамирчид байна, тэг ямар амжилттай тамирч байна гэдгийг судлаад хамтарсан бэлтгэлээ хийгээд ингээд бол энэ ахис хамжилт ахиулах үе тал аюул сайн байдаг. Тэгэхээр гадны тамирчидтай бэлтгэл хийх бол маш сайн давуу талтай. Би цааш бас ирэхдээ бол гадны тамирчидтай бэлтгэл сургалтаа хийнэ гэж бодож байгаа төлөвлөж байгаа. Жоо хүмүүс ингээ гүүх муу сайн гэл янз янзын юм сонсцсон байдаг шүү дээ. Тэгэхээр одоо өөрийн чинь хувьд ингээ 2000 оны эхнээс хүүхэд байгаасаа одоо өдөө хүртэл ингээд олон жил 20 жил гүйцсэн байна. Тэгэхээр энэ олон жил ингэж гүүх нь хүний эрүүл мэндэд ер нь ямар нөлөөтэй байдгийг тэр талаас өөрийнхөө практик туршлагаас хуваалцвал мэдээж одоо яг зөв зохистой яг зөв системээр л гүйх илүү зөвтэй байдаг. Тэгэхгүй нэг өөрсдөө нэг гүйж болоод нэг гүйжээс дахиж ингэж удаан хугацаанд амарч байгаа босож гүйгээл те ингээд дунд нь завсрал тавил жоохон эрүүл мэндийн талаас зүрхсний үйлдэл жоохон доголдолтой болж магадгүй. Яг тэгвэл нэг зүрхий чинь нэг ажиллаж ягаал буцаагаал ингээд хайчаал те амраагаал дахиад ингээд буцаж гүйгээл ингээд байх юм бол нэг зүрх судаснаас эхлүүлээл үе мөчөнд ч гэсэн тодорхой хэмжээний доголдол үүсч магадгүй гэж би дотроо боддгийг. Тэгэхээр ер нь бол тогтмол гүйхэл илүү чухал санагдаад идэг эрүүл мэндийн талаасаа. Тэгэхээр тогтмол гүйжээж нөгөө хүн чинь ерөөдөө бол нөгөө бүх юм аягүй нөгөө гоё системд орчдөг зүрх хүчгшээ бүх хэрэгтэнгүүд те энэ маань ерөөдөө бол ингээд зөв үйл ажиллагаанд ингээд оролцоод ингээд
докторч явж яддаг юм болов уу гэж дотор боддгийг. Тэгэхээр энэ нь бол эрүүл мэндийн талд одоо тий биеийн жингээс эхтүүлээд одоо илүүдэлжин хооллолт моллолт бүх юм дээр ингээд өөрөө анхаарад өөрөө ингээд бүх юмаа зохицуулаад ажил амьдрал засаалгыг бүх зүйл ингээд аюу эргээр ханддаг болдог. Стресс гарлаа гэхэд хүн ч бас ингээд гүүгээд бас нэг стрессээ гаргацдаг ийм бие болчдөг юм байлээ. Тэгэхээр энэ бол тогтмол гүүгээд эрүүл мэндийн талаас гэсэн бас дэмжээд ингээд явбал их зүгээр байх. Миний хувьд бол энэ нь бол тогтмол гүйж эрүүл мэндэд жуух бүхэл зүйл дээр аюу анхаардаг болсон. Мэдээж мэрэгжлийн тамирчин болохоор амс гаргаж байгаа өндөр түвшнийг болохоор мэдээ бүхэл зүйл дээр анхаардаг. Сэтгэл зүй хоол унд тэгэл үгүй яд наазах нь усаар хүртэл болгоомжтой ууж эхэлнэ шүү дээ. Тий. Шингэнэ яаж нөхөд байна гэхээр би өглөө босоод миний хувьд бол өглөө босоод нэг 400-аас 500 мл ус уудаг. Тэгээд амарж байгаа 20-оос 30 минут амарж байгаа өмсөн юугаа аваад хоол идэ өглөөнийхөө сайн уугаад тэгээд бэлгэлдээ дараа гардаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө миний хувьд хөсөлт нэг пүүрт нөх гарахгүй бас багш гарахгүй төвчийн гарна. Дараа нь тэгээд өдөрт авах шингэний хэмжээ байдаг жингээс хамаарат жишээ нь одоо 2.5 литр 2 литр гэж байгаа ш мөн бүр янз бүр. Тэгээд тэрийг мэдээж бага багаар өдөрт нь аваад ингээл явцдаг. Өөрийн ч үед бол яг шингэний яг хөлсийг халддаг болохоор мэдээж хөлсний хажуугаар нөгөө шингэн нөхдөг тусаа нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юм байна энэ бол. Тэгэхгүй бол нөгөө дан ус уугаад байвал шингэж урсаад нэг өөрийн чи эрдэс бодис ингээд гадчлаа л гэсэн үг. Тэгэхээр эрдэс бодистой одоо шингэн ууч одоо шингэний нөхөж эрдэс босоо давхар басан гэж нөхөл зүгээр юм байна. Тэгэхгүй одоо ингээд нөгөө дан ус уугаад ингээд юугаа алдаал тэг хөсөөр шалдагдаад явах юм бол нөгөө дараа нөгөө нэг калий магнит бүх юм чинь гадчлаад байна гэсэн үг хөсөөр чинь тэрийг болгоно бол энэ бас давхар гаднаасаа авч явахгүй бол одоо би ихэнхдээ голдуу нэг покори гэдэг байгаа шүү дээ. Покорийг л их хэрэглэдэг. Яг миний үндсэн голд гэвэл ярьж нэг дотор калий магнитаа бүх юмтай байгаа шүү дээ. Тэгээ тэрийг л голдуу их нөхөж хэрэглэдэг. Тэгээд яг гол үндсэн одоо өндөр төвчний бэлтгэл биш шүү дээ. Одоо өндөр илүү хурдтай гүөх, өндөр хол гүөх 30 40 км гүөхтэр жид хэрэглэнэ. Бас нөгөө тусгай хүн найруулдаг бас нэг айлс чадвар нэмэгдүүлдэг гэж одоо юм байгаад байгаас бид тамирчид хэрэглэдэг. Тим амны хэрэглэдэг. Тэгээ энэ яг миний яг өөрийнх нь хэрэглэдэг энэ юу энэ байхгүй юу? Покори. Энийг болохоор Японоос авдаг, юунаас авдаг, солонгосоос авч авдаг. Гэхдээ одоо нэг миний нэг таньдаг хүн Японоос одоо оруулаад ирсэн байгаа. Бид нь бол хангалттай орж ирдэг юм. Тэгэхээр энийг бол холбогдож байгаа тус хүмүүс авч хэрэглэж болно. Яг өөр төгсөн яг жингээс хамаарч пис байна гэж ойлголт байхгүй. Бүр амар өндөр илүүдэл жинтэй бол мэдээ зөөлөнгөө хэрэгтэй. Хит өндөр жинтэй өндөр хурдаргүй холбож чадахгүй бас. Тэгэхээр энэ бол яг өөрийн ч үед бол нэг битгэлээ дасгаа ингээ багаагаар гүйж байгаа. Тэрнийхд бол 4 ойл мөл барьчих хэмжээнд надад харагдчихэв. Тий идэвхтэйг өгөх юм бол тий тасралтгүй хэрэгтэй гол нь тууштай байх хэрэгтэй. Тэгээ одоо манайхан чи одоо айгүй олон гүгчртэй хөлөвтэй болсон шүү дээ. Тэгээ ингээд гүйлөвд нь хамрагдаад ингээд явах юм бол PC бариад олон гүөхтэй олон PC барьж жигд гүөхүүд аюу хол гүйж чадна. Тэгээ нэмж хасаад ингээд нэг хурдангууд богиносгох юм бол яг хүссэн зорилго хүссэн амжилтанд хүрч чадахгүй зайн да. Тийм. Про тамирч ирээд биднес гоё ингээд ярилцлага нээлттэй ярилцлага өгөө зөвлөгөө өгж бод баярлалаа. За надад нэг асуулт байна. За одоо юу мэрэгжлийн болох гэж байгаа тамирчин одоо ч залуу тамирчин нар байдаг тий. Яг одоо ингээд яг таны төвшингийн одоо яг элит төвшөнд очихоос өмнөх гэхдээ одоо сонирхчоос дээш гарцсан одоо залуу тамирчид байдаг одоо 17 та 18 та 19 та ч юм уу те. Тэгээ яг нөгөө дээдлийнхэн үе рүүгээ гарахад нэг жоох хэцүү байгаад идэг те. Нэг тийм үе байгаад идэг юм чи надад санагддаг. Одоо тамирчингууч нөгөө төвшнгөр ингэж ахиж явж идэг. Тэгэхээр дараагийнх нь левел рүүгээ гарахад тухайн одоо тамирчин ямар одоо хэмжээний сэтгэл зүй мөн бэлтгэл эднэрийг ерөнхийдөө авж иж next level рүү ер нь ордог юм бол 16 онд яг айгуу сайн цагаа гүйж одоо 16 оны үед таахад орж исэн үе. Тэгэхээр тухайд би яг яаж исэн бэхээр цахилгаан бат айгуу нэгдүгээр тавьж чухал юм билээ. Тэгээ өөртөө байгаа бүх боломжоо ашиглах боломжтой. Цахилгаан бат ёс зүйтэй тэгээ бүх юмыг нь бол маш дэг журамтай. Тэгээ өөртөө одоо нэг золиос гаргана гэж байдаг шүү дээ. Золиос маш их гаргахтай. Өөртөө одоо юу байдгийг би одоо мөнгө төрөхгүй байвал өөрөөсөө юу гаргаад яаж зарцуулаад ингэж явах боломжтой. Тэр болгоныг л ашиглах хэрэгтэй. Тэгэхээр гэр бүл болон тий аав ээж бүх юмхаа одоо энэ бол бүх юмас ерөнхийдөө бол өөрийгөө жоохон ингээ баахжуулаад гол юм аа зөвхөн бэлтгэл сургуультантай бүх юм даа ерөнхийдөө төвдрөөд эдгээр дотоо явуулалтаа янз бүрийн бүх юмаа л ер нь бол хянана гэсэн үг шүү дээ өөрийгөө хоолндоо чигтүүлээд тэгжээж ер нь бол ах нартайгаа дээшээ левел ахих амжилтанд хүрдэг
Ер нь бол тэгээд хаана яаж бэлтгэл хийх вэ? Дасгалжуулагчтайгаа харилцаатай, маш сайн харилцаатай авах хэрэгтэй. Би ингээрэн тэгмэр би тэгээд ингээд ингэдэг дасгалжуулагч тамирчны хоорондоо харилцаа аягүй чухал байдаг юм билээ. Энэ хоорондоо харилцаагаа бэлтгэлийг хүртэл хийхдээ маш хичээгээд тий алдчихсэн ч гэсэн тууштай зүтгэл маргааш нь ахаа бэлтгэл дээр гол нь бие сайн мэдрэх хэрэгтэй. Биеийн ядарсан байхад бас ингээд зүтгэхэд байвал бас нөгөө бие чинь цаашаа дийлэхгүй шүү дээ. Тэгээд нэмэлтийн витамин юу байдаг тэр болгоныг бас энэ тодорхой хэмжээнд хэрэглээд ингээд явж ижил хийвэл хэрэгтэй. Эхнийх нь болохоор сүүлд нөө Кенд очсон гэдгсэн. Тэрний яг өндөр авалт нь ямар хөө байсан? Далайн түвшнээс дээш одоо тэд идэгч гэдэг юм. Тиймэрхүү юм байсан уу гэж асууя. Хоёр дахь нь болохоор D-ийн хэрэглээр нь ямар байх хэвээр вэ? Витамин D-ийн хэрэглээ ер нь чухал нөлөөтэй юу үгүй юу? Тэрийг асууя. Гурав дахь нь яг тогтмол одоо хурдаа жоохон өндөр хурдаа хэр одоо ингээд удаан барихын тулд яг яах хэвээр вэ гэдгийг асууя. За. Кенийн цагаагаар бол үнэхээр гоё. Бүх юм эко. Нэг манай Монголд одоо нэг хөдөө нэг цуслан биш нэг сумын төв байдаг шүү дээ. Нэг багийн төв юм шиг яг тиймэрхүү нөхцөл авахгүй яг төв газар нь бол арай ондоо. Миний бэлтгэл хийдэг газар болохоор итэ ингээд юм тусхан байхгүй юу. Тэгэхээр энэ орчин бол айгүй сайхан агаар магаар тавих юм байхгүй дээ. Мөнхийн зунаараа байдаг газар. Тэр нь айгүй надад таалагддаг. Тэгээд цагаагаар нь ч гэсэн өглөө нэг 11 градус өдөр нэг 25 хүрээд хүрэхгүй. Тэгээ бэлтгэл хийх орчин маш гоё гэсэн үг. Тэгээ зам талбай үед ерөнхийдөө мөнхийн өгсөр уруутай шорон замаар урагдаж явдаг. Асфальтын замд шалгаагүй өгсөр уруутай. Тийм зам ийм зам ерөнхийдөө бол тамирчин нөгөө нэг хүнд зам талбайг цагаагаар нөхцөл бэлтгэл хийж нөгөө тэнцээ уралдаанд дээр илүү сайн амжилт гаргадаг юм билий. Тэгэхээр Кений бэлтгэл сууг хийж байгаа тэр зам талбай цагаагаар ичж байгаа онд хоол мод бүх юм надад аюу их таалагдсан. Ууж байгаа хоолны хүртэл нөгөө нэг мах маш баг хэрэгэлдэг. 7 нэг юм 2 удаа хэрэгэлдэг. Эхэндээс надад эвгүй байсан сүүлдээ би бүр тасцсан. Нэр нь амар санагдсан. Угаали гэдэг нэг хоол нь хэрэгэлдэг. Тэр нь болохоор эрдэнэ шишээ тариад нөгөө манайх шиг ингээд тариа болгож хатааж агаад юу яадаг. Яг тэрэмдээ гурил болгоод тэрийгээ шууд ингээд дан усан зуураад идчихдэг. Нөгөө өстөө хойлоод тэрний хэд бол байнга тэрийгээ тамирчид нь идэн. Тэгээд аюу хитэн би эхэндээ идэж чадахгүйсэн сүүлдээ тэрийг аюу хит сурсан. Өсөөд ирэхээр хүн чинь идээд иддэг. Тэгээд тасахгүй байсан. Тэгээд тогтмол хэрэгэлдэг. Тэгээд тогтмол ер нь бол өглөө мэдээж 10 өглөөний цай уучаа битгэлээс орж өглөөний цай уугаад араас тогтмолыг уун. Тэгээд бас бус нэмэлт бүтээгдэхүүнийг бас уун. Дээ маань шингэн байх хэрэгтэй. Дээрээс нь тосонд явуудаг дандаа тогтмол. Тэгээд 5,000-аас дээш шиг юу нэг үсүүлтэн. Хэрэг 1000 явууд нэгээс 4 сархийг нэмээд уучна гэсэн. Шингэн байвал би ихэнхдээ миний битэн жилдээ ихэнхэд нь дандаа шингэн байдаг. Нөгөө хатуу капсултай болно юу бол ходоод нь нөлөөлчих гээд байдаг. Шингэц цузаан биеинд нөгөө нэг хурдан үүсэл нь задрах нь удаан байгаад байдаг. Гэхдээ тогтмол дандаа нөгөө юм чиний гүлгээ замын бас байдаг. Тэр ч гэсэн ихэнхдээ шингэл юм их хэрэглэх туфтаа. Дасгал шийдэл барина. Одоо өөрөө заа нэг би шууд нөчөөд нэг 4-0 ч юм уу 3-50 гэдэг пейсээр барьж чадахгүй юу байгаа юу вэ? Тэгвэл нөгөө тэрийг барихын тулд эхлээд 5-0-оор заана 10 км гүйж чадах хэрэгтэй. Гүйж чадчихвал за би чадчихээн. Дараа нь дахиад ингээд нөгөөхөө 5-0-оо ахаад шууд 4-50% оруулахгүйгээр километрээ замынхаа сунгах хэрэгтэй. Хол замд гүйх тусна. Жишээ нь ингээд цай 10 км 5-0-оор барьсан бол дараагийн 7 хоногт заана 20 км дахиад 5-0-оор барьж гүйх хэрэгтэй яах. Тэгээд нөгөө юу ПС ахиулахаас өмнө километрийн зайг ахиулаад байх нь илүү. Километр зайг гүйгээд хол замд гүйгээ сурсан үе дараа ПС ахиулахад асуудал байдаг байхгүй. Тэгэхээр ПС-ийг ахиулахаасаа илүү гүйх зайгаад утгах хэрэгтэй. Тэгжээс дараа нь нөгөө гүйх зай чинь чөлөөтэй асуудал болсон юм чинь ПС ахиулж болно. Багаар. Бид бол өөрөө эхлээсээ зөөлөн гүйж ихтэй хэрэгтэй. ПС-ээс бага юм бол бүр нэг за би өнөөдөр 4-0 бүдийн бариад 20 км гүнэ гэвэл бас хэцүү. Өөрөөр хэлбэл яг энэ бол би ч гэсэн ялгаагүй одоо бэлтгэл муутай ч юм уу шууд очиод 3-0-аар тэмцээний темперээр би ингээ бариагүй 20 км гүйж чадахгүй. Сүйд мэд ялгаагүй мэдээж сүүлийн 5 авраг унаах ч юм уу ихний сүүлийн 10 яваад ч юм gaах магадaltaй байхгүй юу. Тэгэхээр би 3-0-аар явах гэж явал за 3-10-аар эхлэе да. Өөрийн шууд нэг за нэг 5-4-0-аар явах гэж явал за нэг 4-20-оор эхлэе да тий. 4-20-оор за би 10 км явчаад дараа нь 10-аас 15 км за 4-10-аар оруулъя нөөц байвал. За яхад нөөц надад үлдчихэж штэ. Тэгэнгүүт өдөртөл нөөц 5 км-ээр 4-0-оор яваад дуусгая.
ингэж нөгөө нэг их хүчээ ингэж баагаар хуваарлж өгөх хэрэгтэй гэсэн үг. Жингийн илүүдэлтэй хүмүүс тийм ээ жоохон жингийн илүүдэлтэй бол нөгөө пүүс хит нэмгэн өмсөн пүүс өмсөн гүйж идэг. Зарим нөгөө саксны пүүс эсвэл нөгөө зориултын бас өмсөн гүйд идэг харагддаг байхгүй юу? Энэ маань ерөөдөө аюу надад жоохон буруу санагдаад идэгий. Мэргэжлийн пүүс өмсөн хэрнээ нөгөө өөрөө жоохон жингийн илүүдэлтэй тэгээд нэмгэн бултаа бас өмсөн байдаг байхгүй юу? Энэ нөгөө нэг үе мөчн нөлөөлөд идэг. Өвдөгний үеинд ялангуяа нөгөө нэмгэн бултаа пүүс чи хатуу замдар гүхээр нөгөө өвдөгний үеийн доороос нь зохиод дээрээс нь жингээрээ зохиод ингээд өөрийнхөө өвдөгний үеийг маш хурдан өвдөг тэгээ өвдөг үзтэй гэдэг ихэнх тамир хүмүүс. Тэгэхээр энэ нь бол жоохон жингийн илүүдэлтэй бол жоохон зузаан ултай бөөз авч өмсөх хэрэгтэй гэж би боддог. Энэ дотор хараад идэх боддог. Тэгээ ууланд далхах, ууланд гүөх мөх чинь бас нэг бөөзүүд нь өөр байдаг байхгүй юу? Уулны бөөз мөөз халтрахгүй бас зузаан ултай. Тэгээ нөгөө дөргөлт авах хэнэ дээрээ бүгд хооронд ялгаатай. Тэгээ одоо нэг хүмүүс сүүлийн чинь бөөзүүд чинь карбонтой карбонгүй гэдээ болцсон. Тэгээ та нар хувьд бол яг байн карбонтой бас өмсөд байх юм бол бас хэцүү байгаад. Нөгөө хөлч нэг тэгш ингэ барьчихаар нөгөө нэг 5% өгөх гэдэг байхгүй удаа нь ялангуяа та нар ч нөгөө зузаан ултайгаа мөртлөө карбонтой бөөз өмсчихэд маргаан өгөөч маар 3-4 цаг гүйж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж нөгөө хөлийн 5% их өгчих гээд идэг. Тэгээ яг бэлтгэл дээрээ хол бөөс нь яг тэр карбон бөөз ашиглаж болно л да. Асуудал бүгд л одоо нэг сүүлийн аягүй гой бөөз мэс гарцсан болохоор ч бүгд яг тэр хүмүүсээ өгж болно. Тэрийгэ бэлтгэл дээрээ байнга ашиглах шиг бас ингэж сольж олоод ашиглаж авах хэрэгтэй. Ингийн ойрхонгүй үедээ нэг карбон зөөлөн бөөз өмсөд нэг хөлөө шорон зам дээр наас цааш ингэж те ном өмнө үеэс хааны дээрээ массаж бас дохор яаж байгаа шүү дээ. Тэрэн дээр бас ингэж бөөзнүүд бас сольж өмсөж явахаар нэлээд их зүгээр байгаа. Тэг миний хувьд бол бэлтгэл бол 7 бэлтгэл дээр жишээ нь одоо 3-аас 4 өөр төрлийн бэлтгэл ирдэг. 4 төрлийн өөр төрөл. Тэгэхээр тэн дээр би өөр бөөсүүдийг дандаа ашигладаг. Би ч өглөө босоод орой ундахтаа би утсан дээр нөт дээр за би маргаас нэгдүгээр хамгийн дөрөв нэг бэлтгэлээ хийнэ гэдгийг бичнэ. Тэгэл дараа нь хоёрын амьдралынхаа төлөвлөгөөд өгчин тэ. Тэр нь хамгийн чухал зарчим. Нэгдүгээр төрөөсөө бэлтгэл, хоёр дахь гэрэг бол гэж боддог. Юу вэ нэ? Тэр явдал мавдлаа бүх юм л айгүй сайн хянах хэрэгтэй. Тэгжээс л айгүй энэ амжилттай л яахгүй. Одоо эн чинь би олон жил уралдахгүй шүү дээ мэдээж. Эхлээд одоо нэг цаадал нэг 10 жил уралж чадах нь ч гэдэггүй мэдэхгүй байна. Тий. Тэгээ түүний дараа тэгэл энгийн хүн болоод өвчиж санаатай байлаа. Тэгээ Nike айгүй олон пүүзийг гарах загвар болгоно би худалдаж авдаг байсан. Тэгээ нэг мэдсэн чи бараг 20 гаруй пүүстэй болцсон байсан. Тэгээд Nike-ийн пүүзийн яг хоо мэдээ сайн. Ер нь бол айгүй сайн биз. Nike-ийн пүүзээр би одоо өөрийнхөө бизнес амжилтыг ч гэсэн хийж ийсэн. Nike-ийн одоо элит сайн пүүзнүүдээс Nike-ийн пүүзний нэг сул тал нь илэгдэл маш хурдан байгаад идэг. Илэгдэл маш хурдан. Бэлтгэл өмсөхгүй нэг 4-5 удаа марафон өмсөхдөл тэгэл нэг урдлоо хойдлоод илэгдчихдэг байх эрзинүүд нь. Тэгээд 17-оос хойш энэ компани пүүзийг өмсөд ихсэн сойж байгаа. Яг нь Nike-ийн пүүзийг ерөнхийдөө гүйцэхгүй байсан л да. Нөгөө юугаараа нөгөө загвар хийц болно нөгөө нэг тэмцээн нөгөө төлөвлөлт одоо нэг юуг өмсөх нөгөө хурдан өмсөд одоо энэ эвтэйхэнд байх чадраараа юу линийн гүйцэхгүйсэн байхгүй Nike-г. Сүүлийн 21-ээс хойш онуудад тэр линийн пүүз айгуу сайжирч гисэн. Nike-ийн пүүз хэмжээнд ирсэн. Тэгээ гүйцээс гадна линийн пүүзний эдлэгээч айгуу сайн байсан. Одоо Nike-ийн пүүз чинь за нэг шинэ пүүз аваад бэлтгэл тэмцээнд өмсч байгаа дараа нь бэлтгэлээр шийдэлээ гэхэд за нэг 500 км хүмүүс өмсөх хэрэгтэй гэж ярьдаг шүү дээ тий. Тэгэхдээ 500 км гүйцэхгүй дором ярьцдаг байсан. Nike-ийн пүүз ер нь бол тэгээд ч айгүй өндөр температур хол гүйж байгаа учраас пүүзийг дороо бодоод олдог. Тэг би өөрөө Nike-ийн пүүзний улан доор нь харахад дээрээ ингээд цэвэрхэн байгаад мөртөө улан айгүй доошоо суудсан эсвэл иргэдсэн байдаг. Өөрөө нөгөө хосож арилгаж байгаа эрзийн нааж өмсчихсэн. Бүр ингээд нөгөө эрзийн наас нь эрзийн хүртэл хууларч ирсэн болохоор би бүр машины дуу хүртэл би ингэж өөрөө төвшиж ирсэн нааж иржсэн байхгүй юу. Тэр нь яг идэгдэл удаан байсан ч гэсэн хатрах гэдэг юм байлээ. Тэгээд линийн пүүз өмсөөс тийм юм хийхэ болцсон. Одоо өөр витамин жил гэх юм бол ингээд бол мультивитаминууд нэг Б-ийн төрлийг тэгээд Д ууж байгаа магний голлож уuna. Ихэнхдээ бол магний голлож уuna. Миний ууж байгаа витамины тунгаал жаахан өндөр байдаг. Өндөр тунгаар мэдээж энгийн хүнээс хэд дахин илүү хөлс гаргаж
хөдөлж байгаа учраас энэ бол юм хэлж байгаа өндөр тунтай байгаад идэг. Байгаад өндөр тунтайг угаасаа хэрэглэх шаардлагатай болчихдөг юм билээ. Тэгээ өөрөө болохоор би дандаа нэг лабораторид өдрөд нэг удаа нэг эцсийн жижигхэн тогтмол өгч явдаг. Тэгжээс за миний витамин аль нь илүү өндөр түвшинд байна, аль нь илүү багассан байна те. Тэрийг харж иж нөхөх юм нөхөөд хязгаарлах явчихдаг. Мэдээ төмөр момор өндөр гараа авчих юм бол нэг допинг контролын дээр тус нөлөөлнө. Тий. Тэгэхээр төмөрийн дутагдалд орж байгаагүй. Тий. Мэдээж мах их хэрэглэгээд махнаас бас тодорхой хэмжээний төмөр авч байгаа шүү дээ. Тэр нэмэлт бүтээгдэхүүн буруу их гаднаас одоо нэг уухаасаа илүү хоол хүнсээс бас давхар илүү хүчтэй. Нэг жимс ногооноос тий. Одоо өөр төрлөөс энэ гаднаас витаминаас илүү хоол хүнсээр авах нь илүү чухал. Тэр нь биед илүү шимэгдэл сайтай. Хэд их витамины хэрэглээд ах юм бол хоолны турш буурчих гэдэг бас. Тэгэхээр энэ нь бол хязгаартай тогтмол өөрөөр хянжилт нь хэрэглэж авах хэрэгтэй. Юм мэдээж шууд өөр юм уучих юм бол маань тэмцээний нөлөөлнө шүү дээ. Таарахгүй байж болно шүү дээ. Тэгэхээр байн уудаг юм тэмцээнээр уун. Нэгт бол энийг л өөрөөр тэмцээн дээр хэрэглэн. Дээрээс нэмэлтээр нэг жил хэрэглэнэ. Жил болохоор бас булчин ядарсан булчин нөхөн сэргийх тэрийг дотор агуулгын сажил нэг байгаа шүү дээ. Одоо тамирчин хэрэглэдэг. Тиймээс удаа л зэрэг төлөв хэрэглэнэ. Тэгээ шингээмийг би за 5 дээр би за юу яаж магадгүй гэж одоо чихний 5 км жишээ марафон дүүдэг техник 5 км дээр за би энийг олон тамирчид шүүрж авах гэж бас тодорхой хэмжээний аюул чадвар шаардна. Нэг олнондаас чинь. Тэгэхээр эхний 5 км тамирч маш их бөөнөр ухаар авч чаддгүй байхгүй юу. Тэгэхээр би эхний 5 дээр тавьдаггүй. Энийг би тавьсан ч аваад уух юу над байхгүй шүү дээ. Байдал өхнөө үед бол за 10-аас би нэг үед 10 дугтаа за нэг 50 г л тавина. Аваад би шахаал ингээд за нэг л болгоод тэгээд амдаа байлгаж байгаа л ялгч чинь. Тэгээд дараагийн 5 дээр очиход шингээл дараагийн 5 дээр би жийл уун 20 дээр 20 минутад би шингээ юм уун тэрийгээ жоох ахиух нь 30 дээр очиход би нэлээд ядарсан учраас би арай өөр төрлийн жийл тавьж жийл юм бас арай нэг ахиух нь шингэнэ тавина. Тэгээд ингийн юм акер өөртөө тааруулж тавьдаг. Тэгээд тамирчин хүн бол гүйж хүмүүс хуугуудаа өөртөө яг таарсан юм ал тааруулж тавьдаг. Тэгэхгүй ингээ бусдыг дуурайж ерөөсөө болохгүй. Би 2017-8 оноос хойш ерөнхийдөө бол тэнэс өмнө ерөнхийдөө бол тэмцээн дээр жоохон бүүжэд идсэн байхгүй юу. Ингээл 30 км гараад ерөнхийдөө бол ингээл цөсөр бөлчихэд байсан. Цөсөөрөө бөлчихэд идсэн байхгүй юу. Тэгээд яагаад ингээд эмдэг мэндгээр явуулсан ч гэсэн цөсчүү өтөрөлтэй байна. Эний тэр яа нэг тэгдэхлээсэн. Тэгээд тухайд яагаад тэгээдсэн ингээд бодсон чинь өг тосны хэрэглээгээ багасгасан байсан. Өг тосны хэрэглээгээ тэр минь айг бол тэгээд би өглөө түүнээс хойш өгдөө болгон шарт тос хэрэглэдэг болсон. Тэгээд 13 яг энэ өөрийн жарлалтай нэг хэрэглэдэг 13 шарт тос зөв юм бол урыг холиод усанд холиод уунгуудаа хойноос нэг 2 чансаа тэгтчихдэг. Тэгэл 40 литр өгөхөд асуудал байхгүй шүү дээ. Тийм. Гэтэ корос болсныг сүүлийн 2 жил бас зүүсэн. Карм цагны яв. Би нэг гармын их зүгээр. Гармын гээд голон цагаа голно сайн ашиглах хэрэгтэй. Тийм. Цаг ярих юм бол аюу бас амар том сэдв ээ энэ бол. Тийм. Стресс гэсэн тий. Тамирчин хүний сэтгэл зүй стресс аюу юу байд эмзэг үлдсэн байдаг ер нь бол. Ягаад гэх юм бол гаднаа ингээд сэтгэл зүйтэй бас ингээд хамтдаа ярьчих л да стрессийг. Тэгэхээр юу маань стресс сэтгэл зүй гэдэг маань сэтгэл зүйн хувьд тамирчин хүн жоохон эмзэг тал руу болчихсон байдаг. Гаднаа ингээд амар өндөр ачаалаа бол ингээд мундаг гүгээд байгаа юм шиг харагддаг хэрнээ. Дотны хүмүүсээс ч юм уу энгийн ойр дотны хүмүүсээсээ гадны янз бүрийн мэдээлэл авна штэ. Тэрэндээ стресс сэтгэл зүйн эвгүй болох та юу байдаг. Амтхан авчих гэдэг энэ бол ер нь битгтээс хий. Тэгэхээр тэр нь бас айл болох ер нь бол өөрийгөө вакцинуулаад тухайн тэмцээнд өгсөн байх үү те. Өөрийгөө айл болох нэг сошиал орчноос өөрийгөө жоохон хол байлгах ч юм уу. Ингэж өөрийгөө хамгаалж нөгөөдөө бол нэг яадаг те. Бусад үедээ бол яг стресс мэдээж амьдралын стресс байна. Бэлтгэл сургуулийн стресс байна те. Тэгээ бэлтгэл сургуулийн стресс бол яг амьдралын стресс бусад энгийн зүгээр нэг янз бүрийн жижиг сая стресстэн дээр бол би гараа гүйчдэг бас бэлтгэлээр ингээ гарч гүйгээд гоё юм төсөөлж бодоо бол тий.
ингээд дуртай газараараа ингэж гүйхэд бол бас их стресс тайлагддаг. Ингээ хүмүүс ч гэсэн ерөөдөө бол тгийг гүйчүүл бас их зүгээр санагдаад байдаг. Мэдээж ингэ өөрөө хүмүүдээ давал хугацаа өмсөөл гараа гүйчих хэрэгтэй. Тэгэх юм бол мэдээж сайхан өөр юм бодоод ингээд өөр юм төлөвлөө сайхан гой юм ингээд төсөөлөл ингээд бодож байгаа л орж ирэх чинь стресс байхгүй болсон байх жишээний. Тэ? Тэгэх мэдээж стресстэй бол гүйхэд стресс авцсан үедээ гүйхэд бол тийм бүр ингээд хүнд стресстэй гүйж чадмаагүй гүйж болмоор гүйхэд ямар ч юу болцсон үе бас байж лсэн надаа. Гэтэ уусаал нөгөө өөрийн чинь зорилго өөрийн чинь хийх ёстой гол ажил маань энэ учраас дэс даваал гарах хэрэгтэй.